Аймгийн цэг даргын 2024-өөс 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.10-т идэвхтэй хөдөлгөөн болон эрүүл мэндийн хэв маягтай иргэдийн тоог нэмэгдүүлнэ гэж заасан. Энэ хүрээнд нийтийн биеийн тамир спортын орчныг хүртээмжийг сайжруулах, нийтийн биеийн тамир спортын ач холбогдлын талаар олон нийтийн мэдлэгийг нэмэх, хүн амын зорилтод бүлгүүд болох ахмад настан хүүхэд залуус хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийтийн биеийн тамир спортоор хичээллэх идэвхийг өргөнүүлэх олон талт ажлыг зохион байгуулж байгаа. Үүний нэг ажил нь аймгийн төв Эрдэнэ улган сумын 2, 3, 5, 7 дугаар багуудад улсын төсвийн хөрөнгө оруулалтаар спорт заал барьж байгаа юм. Энэ нь нийтийн биеийн тамир спортоор хичээллэх иргэдийг хөдөлгөөний талаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж байгаа томоохон хөрөнгө оруулалт юм а. За Аранга аймаг бол 2025 онд Арайрана гэдэг мянган хүний судлах спортын ордон нөхцөлрөг барьж ашиглалтанд оруулсан. За тэгвэл энэ спортын үйл ажиллагаа зохион байгуулалт явахад зөвхөн мянган хүний судалтай спортын орд ашиглалтанд орсноор Аранга аймгийн иргэд хэлмжтэй ингээд бүндүр хангах боломжгүй. Тийм учраас Аранга аймагт бас багийн төвүүд дээр энэ спортын заалууд ингээд баригдаж байгаа. За энд бол яах вэ гэхээр мэдээж Аранга аймгаас арай аймгийнхаа төвөөс заалнууд бол 3-5 км байгуулж байгаа. Тэгэхээр энэ хүрээнд бас энэ иргэд хөдөлмөрчд төрийн албаагчд маань бас ажлаа тараад хараад тэгээд энэ амралтынхаа цагуудаар спортоор хичээллэх энэ нөхцөл боломжуудад бүртгэе. Энэ онд Аранга аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 55 төсөл хэрэгжинэ. Цагуурын харуулын барилга, анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн совилхон сургалт эрдэм шинжилгээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зохицолборын гадна догчолт, Үлзийд сумын 320 хүүхдийн ерхий боловсролын сургуулийн барилга, Эрдэнэ улган сумын 5 дугаар сургуулийн өргөтгөл, 6 дугаар цэцэрлэгийн 200 ортой шинэ барилга, Заян гэгэний хүрээ хийдийн зохицолборын засвар шинжилэлт шин суурьшлийн бүсэд дэд бүтэц, автоцмын барилгын ажил, боловсрол, эрүүл мэнд, лаборатори, захим системээр сервер тоног хөрөмжүүдийг шинжилгээр суулгаж өгчээ. Өнгөрсөн 2025 онд Аранга аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 24 төсөл хэрэгжүүлсэн байдаг. Үүний зарим хөрөнгө оруулалтын ажлууд он дамжин хийгдэж байна.